Та бүхэн level up хөтөлбөрөөр мэдж байгаа сте. Мэдж байгаа. За бүгдээрээ телевизээр level up хөтөлбөрөөр гаргангаа хүүхд залууст ямар хөө мэдээлэл хүргэх үү? Санаа оноо байна уу? Хөөхөн нэвтрүүлэг хийчих юм уу? Санаа. Өнөөдөр мэдээ. Ихний мэдээ. Орлогоо төлөвлөх. Орлогоо төлөвлөх нь хэдийн хэмжээний орлого болох нь төвийн санхүүгийн зорилгоо хэрхэн яаж тодорхойлох гэдэг. Үүнтэй уялдуулан ирээдүйд болох орлогоо одооноос эхлэн төлөвлөж сурах нь юунаас ч чухал. Сүүлийн мэдээ өнөөдөр. Дэшн бокс дээр үзэгчдийн үзэлтээр дэж амаа дахиад гар. Тийм үү? Тийштэй. Хоёр болоо. Хоёрын нэвтрүүлэг хөтлөе гэж юу байсан юм? Энэ хоёр нийлхээр дандаа бүтэхгүй мэдээ. Өөр санаа оноо байна уу? Надад тийм санаа. За ямар Нэвтрүүлэг. Ток шоу. за болж байна. Мөнгөний орлого. Өнөөдөр мөн үйлчлэг авсан танд баярлалаа. Захиа шингүний таны өдөртөө мөнгө орлого гэж юу вэ? Маань нэвтрүүлгийн нэрийг авч байгаа. Орлого гэдэг нь одоо миний олж байгаа мөнгө. Орлого яаж авах вэ? Хаа баг. Энд орлого мэдээж ийм банкар сонгодог. Хаа баг. Тэр ч одоо мөнгөний ямар хэлбэр дамжих вэ? Мөнгийг орлого оруулдаг мөнгө болон орлого оруулдаггүй мөнгө гэж хоёр ангилна. Орлого оруулдаггүй мөнгө буюу бэлэн мөнгө нь бидний төвөвцөнд барилах бэлэн мөнгө болон кредит картны мөнгнүүд. Харин орлого оруулдаг мөнгнүүд буюу хугацаатай болон хугацаагүй хадгаламжинд байршиж буй мөнгө болон үнэт цаснууд орно. Мэдхгүй. Та мөнгөний хэлбэрийг юу мэдхгүй. Яг мөнгө яг юунд хэрэглэх та мэдхгүй. Мэдгүй. Мөнгийг үүсгэхнээсээ Мэднэ. Мөнгө нь амьдралын зорилго биш, харин зорилготой хүрэх хэрэгсэл юм. Энэ агрессив дандаа ингэж идэв. яасан? Юу талаараа өөр санаа оноо байна уу? Одоо болно. Одоо миний санааг үзье. Өнөөдрийн мэдрэлийг тавтай байна. Сайн байна уу? Намайг өсвөлөө нэвтрүүлэгтэй. За, хоёулаа эхлэе. Орлого гэдэг нь таны хувьд яг юу вэ? За миний хувьд тэгэл одоо би хүмүүнээс сонссон юм аа. Одоо маш амархан төлөвлөрийн арга гэх юм тиймэрхүү янз бүр мөнгө олдог тийм л арга гэж ойлгосон. Энийгээс өөрөөс ил ойлголттой байна л та. Арай орлого гэдэг нь өөрөө нөөцтэй тааруулсан олж буй ашиг юм баггүй юу? Үүнийг болохоор улс төрийн, байгууллагын, гэр бүлийн, хувийн гэж дөрвөн амьддаг. Тэгээд энэ орлого гэдэг зүйл нь хүний амьдралд маш чухал. Орлого нь зөвхөн таны хөдөлмөрлөж олсон цалин биш, хөрөнгө оруулалтын буюу хувьцааны ногдлол шиг бондын хүү гэх мэт мөн тусламжийн гэж их усүрээр ангилагддаг. Гэтэ бас тогтмол явуулах гэж хугацаагаар нь ангилдаг. Бас өөрөөр олон зүйлд хийж болно. Тийм болохоор энэ дээр маш болгоомжтой, бодлоготой хандханд маш чухал шүү төвлөрөө. За Баярлалаа. баярлалаа. Мөнгө ба орлогын талаарх ойлголттой болсон гэж найдаа. Бидний бэлтгэсэн бяцхан контентийг үзсэн та бүхэнд Баярлалаа.